Сайн байцгаана уу? Наагдагч баяр гэдэг. Би Sun Juniper хамтлагийн дуучин байна. Өнөөдөр та бүгдтэй өөрийнхөө түгээн бэл ашигладаг 3 аппликейшнийг танилцуулъя. За хамгийн ихэнд танилцуулах аппликейшн бол Tone гэдэг аппликейшн байна. За энэ аппликейшн бол хөгжим сонирхдаг болон хөгжим сурч байгаа залуучуудад хүмүүст маш их хэрэгтэй. Сонсголын бүхэл дасгалууд байдаг. 1 өнгө болон 2 өнгө буюу интервал, тэгээд 3 өнгө буюу аккордыг сонсох боломжтой. За жишээлбэл аккорд хэсэг рүү орох юм бол энэ аккорд ямар аккорд вэ гэдгийг бүгдээр таах боломжтой гэсэн үг. За ингээд энэхүү байдлаар сонсох боломжтой. Мөн 3 өнгө аккордноос гадна даун өнгүүдийг сонсох боломжтой байдаг. За ер нь энэ дасгалуудыг яг хийснээр бол угаасаа яг хөгжим сонирхож байгаа хүмүүсийн сонсоход бол маш их сайжирдаг. Энэ бол яг их сургуулиуд болон хөгжмийн сургуулиуд дээр сонсголын хичээл болж явдаг бүх хичээлүүд энд яг багтцсан байдаг хамгийн ихтэй. За энийг бол ер нь ашиглах дуртай Tone гэдэг аппликейшн байлаа. За хоёр дахь аппликейшн бол Songky гэдэг аппликейшн. За энэ бол бас амар гоё аппликейшн. Яагаад гэвэл өөрийн чинь хамгийн дуртай артистуудаа follow буюу track хийгээд тэгээд хаана ямар тоглолтуудтай байгаа, энэ зун ямар төв хийх вэ гэдгийг мэдэх боломжтой. Жишээлбэл би Weekend-ийг track хийсэн байна. За энэ чи Epic хийсэн гэдэг төвлөлтөөр хуурч байна. Michael Bublé, Maroon 5 гэх мэт бүхэл артистууд байдаг. Дээрээс нь хаана ямар тоглолтууд болох чинь жишээлбэл Бээжинд болох ч байгаа бол Бээжин рүү очиод үзэх нь шүү дээ. Тэгэхээр удахгүй корона гайг болонгот тэр энэ аппликейшнийг ашиглаад дуртай артистийнхаа тоглолтыг үзэх боломжтой байх нэ. Энийг ер нь бол түгээмэл ашигладаг. За сүүлийн танилцуулах аппликейшн бол миний хобби талаасаа Chelsea FC гэдэг аппликейшн байна. За энэ аппликейшн бол хөл өмгийн Английн Премьер Лигийн Chelsea багийн бүх хэл мэдээллүүд багтсан. Chelsea клуб сонин сайхан юу болж байгаа, дасгалжуулагчийн барьж байгаа тактик, тамирчдын бэртэл гэмтэл, за мөн дээрээс нь Chelsea клубын топ тоглолтууд, тамирчдын бичлэгүүд байдаг. Хамгийн гол нь ямар тоглолтын хуваарьуд байгаа вэ? Ирээдүйд ямар багуудтай хэдэн сарын хэдэн тоглох вэ? Мөн өнгөрсөн тоглолтууд ямар онооны зөрүүтэйгээр ямар багт хожигдов эсвэл хожуу гэсэн бүх хэл мэдээллүүдийг мөн дээрээс нь Премьер Лигт хэдгээр байранд явж байгаа вэ те. Тэгэхээр бид нар дэмжиж байгаа миний хувьд болохоор за тэдэн оноо гэдэг дараалаад авах юм бол манай баг тэдгээр байранд авах юм байна. Ирэх тоглолтууд бол ийм багуудтай байгаа юм байна. Жишээлбэл би тэдний өдрийн тоглолтыг үзнэ гэдэг байдлаар өөрийнхөө хуваарийг ч гэсэн зохицуулах боломжтой. Мөн дээрээс нь багийн бүхэл аксессуар бүх зүйлүүдийг шопинг хийх боломжтой байдаг. Тэгэхээр энэ 3 аппликейшнийг би өдөр тутамдаа ашиглаж байна. Тэгээд та бүдэд бас хэрэг болох байх гэж найдаж баярлалаа.